Ивент итгэгч Skytel. Хаас ирсэн? Хотоос ирсэн. Оо гайхалтай. За хамгийн холоос ирсэн. Оролцогч. За намайг Донруугийн Тэнгис гэдэг. Гэртээ манай ээж аав бид гуруулаа байдаг. Тэгээд манай аав болохоор дунд сургуулийн багш байгаа. Физик тоо 2 заадаг. Ээж маань хотын онгоцны буудлын ажилладаг. Хот руу яваагүй харилцаагаар 2 жил болж байгаа. Тэгээд Монголд 2 жил болцсон ба. Монголд ер нь би багасаа ирсэн л. Тэгээд 6 дугаар ангиас одоо 9 дэх жилдээ Монголд сурч байгаа. Тэгээд сүүлийн 2 жил ерөөсөө ээж аав дээр очиагүй байгаа л. Хүмүүс 10 Монгол өөр Монгол гэж яалагдаг л да. Гэхдээ миний хувьд бид нэр өвгдөөдс нэгтэй адилхан хөвгт толботой монголчууд болохоор миний хувьд бол нэг ялгаа байдгүй. Харин миний хувийн бодол л доо. Яагаад заавал Монголд ирж сурах гэж утсан юм? Морин уур хөгжим. Тэгээд Монголын урлагийг ер нь хүндэлдэг. Би маш хүндэлдэг. Тийм болохоор энд ирсэн. За амжилт хүсье. За баярлалаа. Never know how much I love you. Never know how much I care. When you put your arms around me, I get a fever that's so hard to fever. When you kiss me, fever when you hold me tight. Fever in the morning, fever all through the night. Fever started long ago. Romeo loved Juliet. Juliet, she felt the same. When he put his arms around her, he said, Juliet, baby, oh, I'm a friend. I guess fever. When the kisses fever without feigning. Fever, I'm on fire. Вау. Тэнгисийн үзүүлбэр үнэхээр юр бүс юм байла миний хувьд. Морин хуур тоглоод орчин үеийн дуу англи хэл дээр дуулна гэж би л зүүдлэгүүл явсан юм байна. Монголд ямар байна амьдрахад ер нь? Маш гоё. Тийм үү. Тэгэхээр Тэнгисээ чамаг бол ингээд гудамжинд тааралдаал ингээд 5 үгс ойлгох юм бол би чамаг өвөр Монголоос ирсэн хүүхэд гэж бол огт бодохооргүй юм байна. Чи бүр цэвэр хал хаялгаар ярьж байгаа юм. Яаж сурсан? Хүмүүсээс сонсч ирсэн. Зөв. За баярлалаа. За одоо шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё да. Сонирхол татсан. Ямар ч л байсан миний сонирхлыг татарч чадсан тийм үзүүлбэр шатлаа. За ялцч өрмөц шийдэл байна. Шинийг ирэлхийлсэн ч юм бол сайн байна. Миний хувьд бол үнэхээр санаанд оромгүй үзүүлбэр үзүүлсэн. Чиний тоглогч ур чадвар сайн байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт чи яг дуулаад эхлэхээр нэрэл бараг л бүблэгийн дүү шиг ч юм шиг тийм их зовлонгүй дуулж чадчихээн гэдэг бол чамд маш том авяас байна. Тэ нас 23 хүрч байгаа. За. Манай орчлууд их гайхчих чам. За, одоо шүүгчдийнхаа шийдвэрийг сонслоо. За, зөв гоё шийдэл байлаа. Тэнцлээ. Баярлалаа. Би чамаас яг юу мэдэрсэн гэхээр ер нь нөр их хөдөлмөр маш их чармайлт чамаас мэдрэгдэж байна. Чамд сайн сайхан болгоныг хүсээд тэнцвэллээ. За, Рокет Бэй
За юу яа. Өрмөц байж чадсан учраас тэнцвэллээ. За. Дөрөв тэнцлээ. Аяслаг монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрэг та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзхийг хүсвэл манай YouTube сувагт нэгдээрэй.